Томор замын хэмжээнд 458 зэстээр газрын төсний бүтээгдэхүүн бэлэн байна. Бүгд найрамдах Солонгос улсын виз мэдүүлэгт өөрчлөлт оржээ. Гайлын ажилтнуудтай холбоотой 11 гомдол мэдээлэл бүртгэгджээ. 7 байгууллагын Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингү болгов. Мотой боксийн зүүн Азийн аврах шалгаруулах тэмцээнд манай тамирчид 12 медаль хүртэлээ. Брэдэд хэтгүүтэрсэн үед хичээл орох эсхийг 22 цагаас өмнө зарлан мэдээлж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Төмөр зам дээр 458 зэстээр газрын төсний бүтээгдэхүүн бэлэн байна. Үүний 328 нь дизелийн түлш 5 IE95, 63 нь IE92 автобензин байна. Түүнчлэн бутан 9 вагон, онгоцны түлш 32, пропан 17 вагон тус байна. Дизелийн түлшийг Аршаанд толгойд Улаанбаатар, Дархан, Сүхбаатар, Сайн шанд, Чойр, Эрдэнэт гэсэн 8 өртөнд хүргэх бол IE92 автобензинийг толгойд Аршаанд, Сайн шанд, Улаанбаатар өртөнд тус хүргэх юм а. Бүгд найрамдах Солонгос улсын виз мэдүүлэгт өөрчлөлт оржээ. Тодорхойлбол виз мэдүүлээд татгалзсан хариу авсан тохиолдолд 6 сарын дараа дахин мэдүүлэх эрхтэй болдог байсан бол одоо 3 сар болж хугацаанд богиносжээ. Мөн эмчилгээний визийг дангаар хариуцах тусгай цонхтой болсон байна. Тиймээс төлөөлөн гүйцэтгэх 13 байгууллагад бус зөвхөн Солонгосын виз мэдүүлгийн төвд хандна. Мөн өвчтний яралтай байдлыг харгалзан цаг алдалгүй түргэн шуурхай виз олгох шуурхай гарц ажиллаж эхэлсэн байна. Түүнчлэн эмнэлгийн тодорхойлолтыг өмнө нь 9 эмнэлэг олгодог байсан бол одоо Монгол хүнд Агапа Фристийн эмнэлэг нэмэгдээд 11 болжээ. Иргэд олон нийттэй харилцах 11 төвд тусгай шугам нээснээс хойш гайлын ажилтнуудтай холбоотой 11 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Иргэдийн зүгээс гайлын ажилтнууд импортын бараанд тавих татварыг дур мэдэн тогтоодог. Зах зээлийн ханшаар 2.2 саяд орчим төгрөг төлөх татварын хэмжээг 2 дахин өндөр ноогдуулж үн хөөрөгдсөн. Нэр бүхий бомтын гайлын дарга албан тушаалаа урвалан ашигласан. Гайлын зуучийн тусгай төлбөрийн үн хэд өндөр шинээр үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагад гайлаас дарамт шахалт үзүүлдэг зэргийг шалгаж өгөхийг хүссэн байна. Гадаадын иргэн хариатын газраас 7 байгууллагад Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингү болгожээ. Тодорхойлбол бүгд найрамдах Хятад ард улсад төвтэй өөр Монголын өртөө засах орны Баян нуур хотын худалдааг дэмжих хороо, бүгд найрамдах Солонгос улсад төвтэй Азийн соёл хөгжлийн институт болон олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны сүлжээ, Америкийн нэгдсэн улсад төвтэй World Leonim, мөн Friends of Mongolia, Оросын холбооны улсад төвтэй Biz Sambo гэх болон Армийн гардан тулааны биеийн тамир спортын холбоо төрийн бас байгууллага зэрэг байгууллагын зөвшөөрлийг цуцалсан байна. Мотой боксийн зүүн Азийн аврах шалгаруулах тэмцээнд манай улсын шигшээ баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээр амжилттай оролцлоо. Тодорхойлбол 45 кг-д инхч мөнгөн медаль, 48 кг-д бадам цэцэг, 51 кг-д ариун инх хүрэл, 57 кг-д ариун зэ мөнгө, 60 кг-д ануужин алтан. Эрэгтэй тамирчдаас 48 кг-д үн болт хүрэл медаль, 54 кг-д цогт гэрэл, 57 кг-д амарсанаа, 60 кг-д амгалан баяр, 67 кг-д ган тогтох, 71 кг-д алтан баярнаар алтан медаль, 63.5 кг Азия хүрэл медаль тус өртжээ. Нийт 6 алт, 2 мөнгө, 4 медалийг эх орондоо авчирчээ. Брэдэд өнгөрсөн 11-р сарын 24-ноос хэтгүүтэрсэн үед буюу температурын хэлбэлцлээс шалтгаалж хичээл орох эсхийг шийдэж байхаар болсон. Тухайлбал хасаг 32-аас хасаг 34 хэмт 1-ээс 4-р анги, хасаг 35 хэмт 1-ээс 5, хасаг 36-д 1-ээс 6, хасаг 37-д 1-ээс 8, хасаг 38 хэмт 1-ээс 11-р ангийн сүрэгчид тус хичээлдээ ирэхгүй байж болно. Хичээлэх боломжгүй тохиолдлыг Улаанбаатар хотын боловсролын хороо болон сургуулийн цахим хуудас эцэг эхэд зориулсан группээр дамжуулан нэгдсэн байдлаар оройн 22 цагаас өмнө зарлан мэдээлдэг болжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.